За Баасан гарагийн мэнд үргээ өчигдөр болон өнөөдөр улс төрд юу болоод өрнөвөө гэж. 5 жилд 2 удаа асуусан. Тэгээ энийг банк гэж байгаа бол бүр асуухгүй байх ёстой юу би? Нарантой нараа гişүү даргын төлөөс гаргаж би оронд нь орно гэсэн бичгээр үлсээ. Инээдтэй баг надад зодтолтхон. За өчигдөр чуулганаар нөгөө ерөнхийлөгчийн санаач хэлсэн улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл. За хилцэх хэсгийн шийдэх санал хураалт явагдсан. Хамгийн ихний асуудал байсан. За тэгээ өглөө эртлэн бүх гишүүд ер нь дийлэнх нь 126 гишүүтэй гэж бодоход 101 нь эрдсэндээ ирээд орчихсон. За тэгээ тахим сууж. За үлдсэн яг ингээ гадаа томилгоо юу гэдэг нь тэгээ өвчтөө гэдэг ингээ чөлөөтэй байгаа хэдэн 25 гишүүн байсан. Тэгээ хамгийн ихэнд энэ асуудал орж ирээд санал хураасан. За өмнөх өдөр нь ерөнхийлөгч нэг боловсролын арга хэмжээнд очиод үг хэлж байгааг бид та бүхэн өмнөх нөгөө нэг ярилцлага улс төрийн одоо яриа дээр ярьсан баг. Тэгээ тэнд юу гэж ярьсан бэ гэхээр нөгөө ер нь энэ хуулийнхаа төслийг ярьсан л та. Тэгээ ингээ хуулийн улсын хурлын гишүүн за парламент гэдэг бол одоо хэн нэгэн хулгайч ёс зүйн хүмүүсийн оргинох юм орон байр явж болохгүй энэ төр гэх тийм ингээ нэг хуулийн төсөл маргааш нь орох гэж байгаа учраас нэг юм дэвсгэр болгоод юм ярьсан. Тэгээ өчигдөр 10:20 гэхэд өглөөний 10:20 цаг гэхэд саналаа ороод дууссан. 101 гишүүнээс 57 дэмжээд 56.4%-аар улсын хурлын чуулганаар энэ хуулийн төслийг хилцхийг дэмжсэн баг. Тэгээ хилцхийг дэмжсэн гэдэг нь бол энэ хуулийн төслийг ингээ шууд хэрэгжээд явна гэсэн үг биш. Та бүхэн мэдж байгаа. За энийг улсын хурлын одоо чуулганаар хилцхийг дэмжсэн. Одоо байнгын ороор буцаа явна. Тэгээ төрийн байгуулалтын байнгын орон дээр очиод дахиад одоо хилцэж эхлэх хуулийг. Тэгээ ажлын хэсэг мэдээж гарна. Ажлын хэсэг гарах саналуудыг одоо намуудаас тавьсан байгаа. Тэгээ ингээд олон нам бүрдсэн юм ажлын хэсэг байгуулад тэгээ энэ заалтын жоохон засъя, энийг нь өөрчлөе те ийм заалт нэмье гэдэг ч юм уу. Тэгээ энэ чинь нэг хасаж нэмээд авах олон заалт байхгүй те энэ ерөнхийлөгчийн санаач зөвлөж аваас нэг 4 заалт л байгаа. Тэгээ дэр нэг дотроо задраад нэг жоох явж гинэ гэж. Тэгээ ийм байна. Тэгээ энэ дээр ингээд ажиллах нэ. Тэгээ ингээд ажиллаад эргүүлээд одоо чуулганаар оруулж ирээд тэгээ тэр үед нь за энэ хуулийн төслийг эцлэн батлах уугүй гэдгийг санал хураана. Тэгээ ингээд байнгын орон дээр явж байгаа тэр ажлын хэсгээр яаж хууль өөрчлөгдөх юм мэдэхгүй байна. Тэгээд нэг зүйл нь энэ хууль одоо засвартаагаар ч юм уу те юм нь өөрчлөгдөд орж ирлээ гэж бодоход ерөнхийлөгч өөрөө хүлээн зөвшөөрөх үгүй гэдэг бас нэг зүйл байна. Тэгээ тэр үед нь одоогийн ингээд оруулж ирж байгаа энэ үзэл бодлоос нь арай онд бүр ингээд далигаад ороод ирсэн байвал тэр ерөнхийлөгч хориг тавих ийм боломжтой. Амртаач ингээд цаашаа харж энийг олон нийтэд нээлттэй ингээд цаашаа энэ хуулийн төслийг эцлэх хүртэл нь хилцэхнэ гэж. За тэгсэн өчигдөр биш уржигдөр байна уу? Аюулгүй байдал гадаад байнгын хорон дээр гадаад бодлогын байнгын хорон дээр нэг ийм үйл явдал болсон. Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх гадаад харилцааны тийм сайдын мэдээлэл сонсох ийм асуудал болсон. Тэгээ энэ дээр хуучин гадаад хэргийн сайд байсан Цогтбаатар одоогийн сайд за үйлэрч ажиллаж байгаа 2-3 засаг дамжин үйлэрч ажиллаж байгаа Батцэг сайдаас нэг хэд хэдэн асуулт асуусан. Тэгээ энэ яг нэг юм Батцэг сайдын ярьж байгаагаар бол оюутан олон улсын дамжааны оюутан мэдэх юм элементарны юмыг надаас асуусан учраас миний бухимдал төрөөд илтээд намайг ингээд доромжилсан учраас миний бухимдал төрсөн гэж ярьж байна. Тэгээ Цогтбаатар гишүүний өдөө гэж ярьж байгаа нөхөр би Батцэг сайдыг 5 жил одоо гадаад бодлогын гадаад харилцааны сайд хийхэд нэг ч удаа асуулт асууж байгаагүй. Сая харин ингээд тайлан дээр нь 2 асуулт асуусан. Энэ одоо буруутсан уу гэж ингэж хариулж байгаа. За энэ хоёрын хэрүүл тусдаа зэ. Одоо тэнгуут энийг ингээ ерөнхийлөгчийн хуультай холбоод үзье. Хэрвээ одоо ерөнхийлөгчийн улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл өнөөдрийн байдлаар ингээ батлагдаад хэрэгжээд эхэлсэн бол яг энэ 4 заалтаараа ёс зүй гэдэг тэр. За ёс зүйг ажилласан бол эргүүлэн татах талаар ярилцсанаа гэж байгаа шүү дээ. Ёс зүйн тэгээ ороогоор. Тэгээ Батцэг сайд болохоор тийм сонсголт өөрөө мэдээлэл өгөх зорилготой учраас байнгын орооны гишүүн асуулт асууж ивэл хариулах үүрэгтэй байхгүй.
Тэр нь жишээлбэл одоо тэр асуулт асууж байгаа гишүүн өөрийгөө гоё харагдуулах гэж нөө баццэг сайдыг муухай харагдуулах гэж хамаа авахгүй. Ер нь хариулах ёстой дипломат ёсоор. Ялангуяа за гадаад харилцааны сайд. Тэгтэл тэгээ хүн юм хоноо бие барьж дийлсэнгүү. Тэг ингээд жоохон бухимдсан. Бухимдахдаа би чиний оюу тийм үү? Би чиний асуултанд хариулахгүй гэх мэтчлэн ингээд үйл ойлголцол үүсгэсэн. Тэгээ одоо эн чинь нөгөө нэг ёс зүйн зөрчил болох уугүй юу гэдэг дээр яригдах байхгүй юу? Хэрвээ энэ хууль батлагдсан гэж үзэгдвэл те. Энэ хүн ажлаа хийхгүй шүү дээ тэнд батцэг гэдэг хүн. Тэгээд нэгдүгээр ажлаа хийх, хоёрдугаар тэнд ёс зүйн зөрчил мөн үгүй юу гэдгийг ярьж эхэлсэн. Тэгээ ингээл энэ дээр чи ингээ нэг юм ёс зүй гэдэг ерөөхдөө ингээ малгайлчвал ингээ яригдчих эхлэх байхгүй юу? Тэгээ нөгөө сөрөг тал нь юу гэхээр хин нэг одоо гишүүнээс нь эргүүлэн татуулах зорилготой ийм хүн байвал ямар нэгэн гишүүн ч юм уу хин нэгэн өдөө хатгаад тэг ингээд төвчээрийг барагдуулаад хий гарахыг хүлээж агаад өө энэ ёс зүйн зөрчил гаргачлаа гэд цааш нь ингээд явуулах юм боломжтой байхгүй. Тэгээ нюанс нэ. Тэгэхээр одоо ингээд энийг хилцэхдээ ингээд маш нарийн талтлаас нь ингээд ботсон тийм хуулийн төсөл эзлэгдэх хаа гэж энэ хоёрын зүгээр кейс дээр ярьсан. Ийм зүйл болсон гэж. За тэгсэн Ардчилсан намын ерхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Баяр Цогт өчигдөр анхны одоо хэвлэлийн уралд оролцлоо. Ардчилсан нам 4 өдөр болгон 4.1-д хэвлэлийн урал хийдэг. Тэгээ үүнд ерхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Баяр Цогт оролцлоо. Тэгээ ингээд тэр хэвлэлийн уралыг өмнөх болсон хэвлэлийн урлуудтай харьцуулаад үзээрэй. Ер нь ингээд улс төр сонирхдаг хүмүүс. За өмнө нь Амар Баясгалан гэж хүн байсан. Тэр хүн олон удаагийн 4.1 гэд хэвлэлийн урлыг өдөртсөн. Тэгээ ингээ нөлөөлөл гэдэг юм чинь шал ондоо. Өчигдрийн Баяр Цогтын оролцсон хэвлэлийн урлыг маш их үзсэн байна. Маш их одоо сошиал хандлт авсан байна. Өмнөх хэвлэлийн урлууд нь яаж хандлт авсан байна гэдгийг ингээд энэ бол зүгээр ингээ нэг юм хөв хүний ингээд нэг юм нөлөөлөл мэдрэгдэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ үеэр нь нөгөө хяналтын ерхий орны дарга инх болд даргийнхаа өмнөөс мэдээлэл хийсэн талаар асуултыг асуусан. Танаа гишүүд чинь ерөнхийлөгчийн тухай хуулийг дэмжихгүй ээ. Тэгээ гишүүдээр нь бүлгээр нь багцлаад маргаашийн шуулганд оруулахгүй гэд инх болд хяналтын ерхий орны дарга чи ярьж ирсэн штэ гэдгийгсэн чинь энэ хүн бол намын даргын өдөөс мэдээлэл хийх ямар ч эрх байхгүй. Тэгээ албан ёсоор хяналтын ерхий орны даргын тийм одоо нэг юм дотоод дүрм журм батлагдаагүй учраас тэрийгэ далимдуулаад улс төр хийж гинэ гэсэн юм зүйлийг ярьсан. Ингээ эхнээсээ ингээ нэг ингээ жоох хатгаад эхэлсэн. Хуучны улс төрчд. За тэгсэн өнөөдөр анхан шатны шүүх за Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн 90 эргийн анхан шатны шүүхтэр инх болд болон за Замтээврийн сайд асан инх хамгаалал нартай холбогдох хэргийг шүүх хурал шийдвэрээ гаргалаа. 5 өдөр үргэлжлээд өнөөдөр 5 дахь өдөр нь 5 дахь өдрөө шийдвэрээ гаргалаа. Тэгээ энэ хоёр хүн нөгөө нэг одоо баг бүгд Монголд яриад энэ хоёр хүний хэрэг мэддэг болсон баг тий. Албан тушаалаа уруулан ашиглаж давуу байдлыг бий болгоход одоо хамтран оролцсон тий. Инх болд нь тухайн үед ерөнхийлөгчийн тамгын газар дарга багтаа нөлөөсөн гэх мэтчлэн юм нэг тендертэй холбоотой асуудал байдаг. Тэгээ энэ шүүх хурал одоо баг 2-3 жил үргэлжилж байгаа. Хойшлоод эхлээд эхний ээлжинд ерөөсөө хойшлоод ямар нэг шалтгаан хэлээд хойшлоод идэв гэсэн. Тэгээ сүүлдээ анхных нь 24 онд болдог баха. 24 онд болоод нийтийн албан томилогдох эрхийг 5 жилээр хасаад тэгээ 40 сая төгрөгөөр торгох юм шийдвэр гаргаж ирсэн. Тэгээ энэ шийдвэрт нь энэ хоёр хүн өөрөө эсэргүүцэл илэрхийлээд тэгээ дав заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг хүчингүй болгож хийсэн. За тэгээд инх болдон цагаадаад инх хамгаалал нь нийтийн албан томилогдох эрхийг асуулждаг баха. Тэгээ байжсэн чинь дахиад дээд шүүхээс дав залтах шатны шүүхээс энэ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод тэгээ ингээд шалгаад тэгээ одоо өнөөдрийг харж байгаа шийдвэр нь хоёулаа 2 жилийн хорихол яваад тэгээ 5 жилийн нийтийн албанд томилогдох эрхийг асуулж байна. Тэгээ инх болдод ямар нэгэн ял шийтгэл хийсэн хугацаа байхгүй учраас өнөөдрөөс эхлээд 2 жилийн ялыг тооцож эхэлж байна. За инх хамгаалагийнх нь өмнөх зарим нэг одоо орж гарсангийн тооцоод ялыг тооцох нь байна. Тэгээд 2 жилийн ялаа эдлээд гарч ирснээс нь хойш 5 жилийн хугацаанд
нийтийн албан томилогдох эрхийг ингээд тооцож эхлэх юм байна. Эрхийг хассан тэр эрхийг хугацааг нь тооцож эхлэх юм байна гэж. За ингээд ардчилсан намын хяналтын ерхий хорооны дарга хэдхэн өдрийн өмнө болсон зээ инх болд хэдхэн өдрийн дараа яллагч одоо ялтан болж хөврлээ гэж албан тушаалаа оруулаад ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгээр ялтан болж хөвөрж байна гэж. Тэгээ одоо процесс яаж үргэлжлэхийн цаашаа сонирхолтой байна. Дахиад заалдах юм уу яах юм. Ямар тааш ингээд ардчилсан намын хяналтын ерхий хорооны дарга ялтан боллоо гэж. Тэгээ энэ дээр нэг зүйл яригдсан юу байсан бэхээр одоо ингээд ардчилсан намын дарга, бүлгийн дарга энэ нэг хүн байгаа. Энэ хоёр одоо албан тушаал зогтгорил гэдэг хүн хоёул ингээд ашиж байгаа. Тэгсэн зогтгорил болохоор энэ бүлгийн дарга гэдэг хүнийг ер нь өөр хүн байлгах хэрэгтэй юм байна. Тус нь байлгах хэрэгтэй байна. Намын дарга, бүлгийн дарга гэдэг хүнийг. Тийм учраас одоо бүлгийн даргийнхаа ажлыг өгөх тухай намынхаа гишүүдэд ярьжээ. Өдөртөх зөвлөлтөө. Тэгээ энэ бүлгийн дарга хизээ ингээд дүүл тавих юм бэ, эцлэх юм бэ гэдгсэн чинь одоо ингээд ардчилсан намын дотоод нөгөө зохион байгуулалт нь дуусаагүй л. Маш удаа үргэлжилж байна. Улс төр тэр цаана ингээд буцлаа л гэдэг. Ардчилсан нам наан ингээд улс төрөө ингээд дотооддоо өөрсдөө ингээд нэг шин дүрмдээ тааруулаад ингээд нэг зохион байгуулалтаа хийчих гэдэл өөрхий гэдэг. Ядаад ингээд дуусахгүй байгаа. Одоо 5 дэд дарга томилно. Араас нь ерөнхий нарийн бичгийн дарга эцслээд яг томилно. Энэ томилгоо хийснээр дараа бүлгийн дарга салгаж томилно гэж өчтөр хэллээ. За ардчилсан намын дотор нэг иймэрхүү зүйлсүүд болж байна. Өнөөдөр улсын хурлын чуулганаар 2-3 асуудал хэлэлцлээ. Тэгээ хамгийн ихний хэлэлцэх асуудал нь юу байсан бэ гэхээр нөгөө гадаад зээлийн ашиглалт түүний үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл байсан. Тэгээ энэ хуулийн төсөлтөөр ингээд янз янзын бодолтой хүмүүс байгаа. Ер нь бол ийм хуулийн төсөл оруулж ирэх ямар ч шаардлага байхгүй гэсэн нэг хэсэг бүлэг гишүүд байна. Зарим нэг нь үнэхээр одоо ингээд сайжруулах шаардлагатай учраас тийм хуулиараа ингээд оруулж ирээд цааш нь гарах ёстой гэдэг ч юм уу иймэрхүү үзэл бодолтой хүмүүс байгаа. Тэгээ үүн дээр ардчилсан намын дарга цогтгөрөл 1 хоногийн завсарлага авлаа. Тэгээ 5 дахь өдөр чуулганаар 1 хоногийн завсарлага авна гэдэг бол эх 7 хоногийнх нь 4 дахь чуулган хүртэл гэдэг чинь нийтдээ ингээд 6-7 хоногийн чөлөө авч гинэ гэсэн үг. Ингээд 7 хоногийн чөлөөг ардчилсан намынхан энэ асуудал дээр авлаа. За үүний араас бас нэг сонин зүйл хэлэлцсэн нь цэцгийн дүгнэлт, тэг 2 дугаар дүгнэлтийг авч хэлсэн чуулганаар. Энэ юу байсан бэхээр одоо нэг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод тэрийг улсын дээд шүүх бүртгээд итгэв. Тэгээ энэ нөгөө нэг үндсэн үйлтэйгээ арчлаад байгаа гэдгийг үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргасан. Тэгээ мэргэжлийн холбоодыг улсын дээд шүүх бүртгэх ямар ч юм хуулийн үндсэн үйл зөрчиж байна. Тийм учраас энийг ингээд болиулж өгнө үү гэд юм дүгнэлт гаргасан баг. Болиулж өгнө ч яг тэгээ энэ ингээд үндсэн үйл зөрчиж байна гэдэг юм дүгнэлт гаргасан. Тэгээ үүнийг авч хэлсэн. Тэгээ яг ингээ нөгөө нэг логикоор нь бодсон ч тийм л дээ. Одоо энэ төрийн бус байгууллага ч юм уу ямар нэг мэргэжлийн холбоо ингээд улсын дээд шүүхэнд бүртгээд авчдаг. Тэгээ сүүлд нь энэ холбоодуудтай төрийн бус байгууллагатай ямар нэгэн асуудал болоод дээд шүүхтэр очисон ч нөө бүртгэж авсан байгууллага нь өөрсдөө тэр бүртгэж авсан байгууллагынхаа асуудлыг шийдэх байж гин гэдэг бол логикийн хувьд юм амар алдаатай байхгүй. Тэгэхээр энийг ингээд байж болохгүй маа гэдгийг өнөөдөр чуулганаар хэлэлцээд ингээд энэ цэцгийн зөвлөлтийг хүлээж авлаа. Тэр санал зураг хүлээж авсан. За тэг яг энэ чуулган хуралдах үеэр чуулган нэг жоохон сонирхолтой ч юм уу те эсвэл инээдтэй ч юм уу зүйлс боллоо. Тэрний юу вэ гэхээр засгийн газраас чигдсэн иргэний зориг ногоо нам ингээд дотроо гişүүд нэг муудалцаад ирсэн. Аль дээрээс хойш нь муудалцаж ирсэн. Тэгээ яг ашгүй минь нөгөө Батбаатар Нарамтуя Нара гэдэг хоёр гишүүн нэг талтай гарсан юм шиг. Энэ хоёр чинь нэг нэгээ муулаад л Батбаатар гэж за хогноош гэдэл Нара чинь нөгөө ярьдгаараа яриад л тэг ингэжсэн. Тэгсэн чинь одоо нөгөө Батбаатар Нарамтуя Нара хоёр нэг талд орчоод Замира Батбаатар хоёр нэг талд орчоод ингээд дотроо хоёр хуваагдчихсан. Ингээд дөрвөн гишүүнтэй нэг нам ингээд дотроо хоёр хуваагдчихад болдгоо. Тэгээд яага болохгүй нэ гэсэн чинь байнгаар одоо булаацтаад ихсэн. Нөгөө Батбаатарт нь онц хурал зарлангуутлаа намаа өөр дээр аавна би намын дарга энэ төр гэдэг ингээд нэг юм акц хийгээд ихсэн чинь Батбаатарын дээр цаана нөгөө намынхаа нэрийн өмнөөс юун дээр улсын хурлын даргаад юу байгаад бичиг өгөөд
энэ Батболдыг одоо энэ байнгаараас нь хасаад оронд нь намайг хийгээд тэгээ Нарантын Нараа гишүүнийг энэ улсын хурлын одоо дэрэгдэх дарга нарын зөвлөлөөс хасаад намайг хийгээд өгөөч гэгээд. Тэгээ ингээ нэг юм тэгсэн чинь ингээ наан бас нэг нөгөө хэд нэг одоо байнгаараа хуваарлах гэдэл байсан юм уу да тэр ингээд өрөөнд Замира Батбол Нарантын Нараа уулзж хагаад хоорондоо бараг зодтолтон галцсан юм ааш. Гарч ирээд ингээд ярилцлаа гэж. Тэгээ энийг ингээ байнгаараа булаас ерөндөө хаасаагүй л ингээд юм булаацалтаад ирэх хурж байгаа намын ч гэсэн нөгөө нэг хин ирэх байх бай хин мундаг байх бай гэдэл булаацалтаад л ардчсан нам ч гэсэн дотроо хин одоо хинийх нь фракц илүү айгу албан тушаалд очих уу гэдэл булаацалтаад дотроо ингээд л ингээд хаасаагүй л ингээд хоёр талаараа нэг булаац. Юуны зориг нөгөө нам яаж дутах уу? Байнгаараа булаацалтаад гэсэн. Биш тэнд орно. Тэгээ нэг иймэрхүү зүйл боллоо гэж. Тэгээ одоо учир нь олдох байлгүй энийг бол ингээд улсын хурлын даргад тухайн гишүүн өөрөө өргөдөл гаргаад өчтдөг байхгүй. Одоо ийм цөөхөн гишүүнтэй нам өнтер бол болж байгаа байхгүй дотроо дөрүүлэх нэ тий. Нарантын Нараа гишүүний хувьд за би жишээлбэл одоо хүний хөгжилтэй нийгмийн бодлогын байнгын ороонд ормоор байна гэдэг ч юм ингээд улсын хурлын даргад өргөдлөө өгöd шийдүүлчих асуудлаа гэж. Түр ийм асуудлыг ингээд хоорондоо хэрэлдээ дуусгаж үзээд байна гэж. За ингээд өнөөдөр улс төрд нэг иймэрхүү зүйлс боллоо. Эх 7 хоногийн улс төрөөрөө эргэн уулзлаа түр баяртай хамралтын өдрөө айдахтаа өнгөрүүлээрэ.